Байна уу хараа? Амдаах. Наагаарч гэж байна. Тамаагаа дөрөв таа. Яач Аа. Таханяа. Хот руу л явж ийн хараа. Таханяа. Одоо юу? Одоо чойрын цаана л явж ийн. Яаско. Яач би. Натруу залгасан уу? Зөндөө залглаа шүү. Маргааш шинжилгээтэй те. Тий. Чингөө өрх юм дүр ярьсан юм уу? Урлаа. За. За одоо удахгүй. Йоо. Би ийм л сахиус тэнгэртээ суусан юм шүү дээ. Нэг хоног явна гэж. Нэг хоног зүгээр зурган жовчод ирэхэд говь руу гар. 4-5 он жоод ирлээ. Оролж яаж үс гайгүй шүү. Яг л байдгаараа л бачна. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ ээлж аялын дэлгүүрээр болж байна. За өнөөдөр 2022 оны 9 сарын 29-ний өдөр намрын сайхан дулаах өдөр байна. За энэ аялын зорилго бол говьд ямар шуухан намар болж өнгөрч байгааг олж үзэх зорилгот явж байна. Яг тийшээ гэж зарсан барахгүй. Ерөнхийдөө говь руугаа чиглээл явж байна. За тэгээд сайхан говийн үзэмж намар ямар шүү гэдгийг үзэх байхад найдаж байна. За. Говийн намар үзэх гээд говийн урд талын нутгууд руу зорьсон боловч одоо зам талдаа ороод нэгүр нэлээд хэдэн хулан тааралдаад байна. Тийм учраас одоо энэ аяллаа төлөвлөгөөгөө жоохон өөрчлөөд холонгийн зураг хийгээд үзвэл яадаг юм бол гэж гинт бодогдлоо. За тэр нь баг ялгаж гинэ үгүй нэг 5 холон зөксөөл намайг хараад гайхаал. Тэгээд бас тэр зүгт бас нэг 6 холон байна. Нэг жоохон дайчаал холчоол. Оо 7 ч байна. Тэнд бол бүр 7 байна. Яа. Оо эдгээр бол намайг нэлээд хараад. Гэтэ ойртуулахгүй мó. Одоо яаж ойртох аргаа одоо боловсруулна да. Давхтай ингэ толгоогоо ингэ өргөд давхих юм. За.
хулангийн зураг авах гэдэг үзэхгүй яах вэ? Үзье да. За өнөө 5 холон луга нилээн төглөө. 500 м бол төгч шүү. Тэгээ цаг магны араар нь удаал. Өнөөдөр ч нилээн салхи шуургатай өдөр. Нилээс нилээн улаантаас усаал ирлээ. Шуурхандаа. За жаах мартал зөвчлэг хийдэг. За. Жохон зураг хийчихэд хөдлөе гэсэн боловч нэлээд сонирхол татчих шүү. Эндээ өнөөсөндөө хоноод маргааш дахиад нэг жохон өдрийн цагаар зураг хийх гэж үзье. Одоо нэлээд орой нар мар шилжсэн. Жохон камерын дор нэг гэрлэх юм уу? Гээ нойс төв бичлүүд гэж байгаа. Маргааш өдрийн цагаар жохон оролдоод үзүүл яа гэмэлж бодож байна.
За өглөөний мэндэ. За өчтөрөө энэ дээр хамсан. Яа, нэг холонгууд харагдана. Наартон гэж мандж байна. За тэнд нэг байна. Дахиад нэг байна. За энд нэг хоёр холон л харагдаж байна да одоогоор. Тэр цаашаа тэр уулын тийшээ хэдийн харлаа л баг мөн бах та. Ямар ч байсан чинь хөдөлгөөнгөө байжгаад өөрийгөө гэмгүй амт ингээд итгүүлээд авдаг юм лүү. Цайлж аваад араас нь хөлтөнө одоо. Яа. Энэ холонгийн талаар ингэсэн байх шүү. Нийт одоо 60,000 орчим тоотлогоо байгаагаас 80% нь Монголын энэ говьд байдаг гэж байна. Ер нь ховордож болцсошгүй ангилалд орж байгаа юм байна. Нөгөө нэг жоохон холын энэ адуу учраас юу юм л да урт хөлийн амт юм байна л да. Тэгээд мач одоо хөлийн тор тэгэл энэ төмөр зам, автозам гэдэг ингээд таслагдаад ирснээс болж ховордох шалтгаан болж байгаа юм байна л да. Тэгээд энэ малчид ч гэсэн нөгөө бэлчээр сүйдэгдэг гэдээ бас нэлээ алж устгадаг гэж байна. Алж устгаж байгаа гэдэгтэй баг адууны махны оронд хэрглэж байгаа байлгүй. За тэгээд за бензин 180-аас 260 кг байдаг гэж байна. Бие урт нь болохоор 220 см урттай гэж байна да. Ер нь тэгээд энэ одоо говьж яаж амьд байгаад байна уу гэвэл өөрөө завчаад одоо ер нь 60 см гүн нөх ухаад ус гаргаад авч гэж байна. Ер нь устай газрыг үнэрлээл мэдчихдэг. Тэгээд тэр газараа 60 см газар ухаалах ус уучдаг юм байна шүү. 25 наслдаг гэж байна. За тэгэл 3 наснаас эхлээд голд үржилд орж эхэлдэг гэж байна. Хөвчлэн 14 цөөн тохиолдолд 15 нас хүртлээр унгалдаг гэж шүү. За ороо нь бол 6-аас 9-р сарын хооронд ордог. Хээлтэй их хугацаа нь 340-с 350 хоног байдаг гэж байна. Унах төрсний дараа хэдхэн цагийн дараа хөлдөөрөө босон эхийгээ дагах ба гүү унганы хамтаар 2-оос 3-7 хоногийн дараа сүргтэйгээр иргэн нийлнэ гэж байна. Унгалчаад ганц унгатайгаа хойлохна амьддаг байх нь шүү. За тэгээ унга нь болохоор 330-аас 390 хоног хөхүүлдэг учраас дараа жил нь үржилд орохгүй байх тохиолдол илбэг байдаг гэж байна. Тэгээд ер нь 5-аас 5 дугаар сарын дунд үеэс 6 дугаар сарын дунд үе хүртэл унгалдаг гэж байна. Яг Монгол одоо шиг ер нь унгалдаг ер нь гол цаг нь энэ юм байна. За ихээл оройтлоо гэд нэг 7 сард бол зарим унгалт юм байна. Тэгээд энэ ч нэг мэдээ зэрлэг амтан учраас ерөөсөө азарганы өрсөлдөөн бол маш их байд юм байна. Тэгээ яг эдгэр нас үе одоо яг 9-өөс 10 нас хүртэл одоо нэг азарга гүү хурааж чаддаг юм байна. Тэгээ тэрнээс хойш л ер нь залуу үедээ төрөгдөөд ганцаараа энэ тэнд ингээл бэлчээ явж тийм. Энийг одоо энэгээр ингээл ганц нэг юм яваалгаад бид нэр ингээд сөргөөсөө хөөгдсөн ир
Дунатлаа. 90 булангууд л байгаа юм л да. Тэгээд одоо тэр ингэрт бол нэлээд олон сүрэг явж байна. Тэнд бол яг азрахтайгаа гүнэд л байгаа. Одохгүй тийш өгснөө. За тэгээд холонгийн хараа сонсгол бол маш сайн хөгжсөн. За тэгээд зуны цагт усны судалтай газраас 10-аас 15 км-ийн радиуст нутгалдаг юм байна. Хичэрлдэг юм байна. За тэгээд малчдын сайн чдийн ярианс үсгэд холонгийн сүрэгт саарл чоноос хамгаалах нарийн цохилдолгой байдаг гинэ. Сул дорой хөгшин болон унгаа голдоо хийж хүч чадалтай холонгууд нь тэднийгээ тойрон хүрээлж чонын сүргээс хамгаалдаг аа гэж байна. За тэгээд нэлээд их мэдээлэл байна дөө. Энийг тэгээ та бүхэн интернетээс дэлгэрүүлээд уншчихна дээ. Миний сууж байгаа газар чинь бас энэ хуланг хамгаалах зорилгоор олон улсын конвенцэд нэгдсэн Монгол улсын тусгай хамгаалтанд авсан газар юм байна шүү. Ер нь гол цөмөн нутгалдаг хоёр газрын нэг юм байна. Тэгэл ер нь бол говийн бүх газруудаар л ер нь байгаа. Гэхдээ ер нь бол гол одоо нэг олноороо байдаг газар нь бол хоёр газар байдаг юм. Тэрний нэг нь энэ газар юм байна. За тэгээ 53 оноос эхлээд агнахыг хуулиар хоригдсон дархан цаастай амьтан гэж шүү. Яа тэг. Ийм сайхан байгаль төвчээд хогоо ядаж болохгүй штэ манайхаа. За энэ миний нэг хонсон газар. Юунда имхлүүлчихэд одоо хөдлөх гэж байна. За тэгээд ирсэн хонсон аялсан газараа ингээ хоггүй. Ирлээ явлаа цэвэр гэдэг зарчмыг баримталж байгаараа манайхаа. Яа. За одоо тийш явна да. Түрүүний харж ирсэн хоёр хулангийн сүрэг одоо тэнд нэг нь тийш явчихсан байна. Нэг нь тэнд. Энэ хэдэн толгодын хоёр талд ингээд хоёр сүрэг байгаа. Энэ толгод үедээ нөө юу яа штэ энэ. Говьд ийм толгодуудаа уул гэж ярина. Одоо энэ шиг энэ сайрыг бол гол гэж ярина. За тэгээд энэ голыг гараад тэр цаатлын ууланд очиод эхлээд энэ наан байгаа сүрэг рүү очиж үзье. Нэг юм голоо дагаад явахгүй бол энэ загин дундор бол явалтгүй байна өө. Яаж ч энэ говийн ургамалч нэлээд хатуу үргэлжлэг гэж өсөөр дугуун чигжирчих гээд. Тэгээ бас машин зэрэг гүпрэн хандалчих гэж хэцүү юм өө. Яста хотлаан байна да. Тэр холоос харангуутаал ингээл үргэл давхцгаачих. Тэнд нэг арай цөөн бүлтэй холонгийн сүрэг маань тэр алга болчихч байна.
За сая надаас үргэсэн хулангууд энэ чихч явсан шиг байна. Араас нь жахалхаад үзэл барддаг болоо. За хаста бардгүй байна. Энүүхийн толгоогоор л ороогоо алга болчих гэж. Толгоон доор нь машина тавьчихвал Google гараад ирэх орно. Бүр цаана гарч нав эргээрээ зогсчих юм байна. За би машинаас бараг 3 км алхачлаа шүү дээ. 2 толгой дамжлаа. За. Хардаадсан хэдэн холонгийнхаа араас хөөцөлдөд бараг машинаасаа 5 гаруй км явчих. Нэг ингэртэл тогтж байгаа ингээл ардталт нь цэмхэн яваал ирэхээр л алга болцсон баг. Манчиг амтныг ч ойртуулахгүй юм шиг байна. Нэг хоёр хөл дээр явдаг өөдгөө амттын нэг явж ингээл таньчихаараа зүгээр алга болж өгөх. Одоо хоёр хөлдөө өөдгөө амтнаас арай өөр болмоор юм ааши. Өө зүгээс өөртөө бүр тийш явсан ш тараа. Би ийшээ явсан гэж бодсон чинь тэр доор давхиж юм. Нэг гимдэгөр даваал харагдах шиг болоод зүгөө өөртлөө л явчихдаг. Бас амар зайлтай амт биш. Өөрт доорч миний бүр 9 зүгээс эсрэг татчихсан. За энэ хөтөттэй чинь байдлаар муу толгон болоод тийм юм шиг. Хоёр хөлтөө хохмотлоготой амтнаас өөр амтнал болдгоо юм бол ойртохгүй байна өө. Өчтөрөөрөө жоохон ойртсон. Яаж өөртсөн юм бол гэж бодож. Би яг нэг нар жаргаж байгаа талаас нь ойртсон байхгүй юу? Яг нар жаргаж байсан. Тэр нар жаргаж байгаа талаас нэг юм сүйтгэнээл хар сонирхоо юу юм бол гэж сонирхоод хараа зогсоод байсан юм шиг байна. Тэгэл нэг 300 м зэтэр бараг ойртсон шүү. Одоо бол зүгээр 2-3 км-ийн цаанаас л алга болов. Уул нь харагдал. За, явж. Тэгээ тэр доор нэг заган дунд нэлээд том сүрэг харагдаж байна. Заган дунд байвал хамаагүй давуу талтай юм лээ. Буцаа өгний цаагуур нуугдаад гिचээд ойртох боломжтой байт юм лээ. Тийшээ нэг очиод үзье та. За. Нилээн том загаа дуусталхлаа. Нөгөө холонгоц бараа тураагүй шүү. Болида. Одоо явж байгаа тэгэл замд тааралд бол араас нь зориож яваад судлаа байна. Ер нь холонгод ийм байна. Амар ухаалаг толгойлогчтой сүрэг байхад одоо ямар нэгэн толгойлогчгүй ингээл ийм сониуч нэг сүрэг байгаад. Тийм сониучхаг тийм одоо азраггүй сүргээс хөөгдмөл тийм ирээвэр авраанд бүрэлдэхүүнтэй тийм сүрэг болдвол зураг авах юм байна да. Яаст. Сайхан байна. Монгол орн чинь тал хээр говьдоо л их сайхан байх юм да. Одоо ингээ хангаа нутагт бол намар бараг шовтрох шатанда орцсон байж хад одоо энэ говьд ингээл ногоонороо л байж байна. Би одоо жоохон намар болцсон болоо гэж утсан. Болоогүй. Ерөөсөө ногоонороо л байж байна. Саяны газар өстө хашир хулантай газар байна. Тэгээд өмнө нэг очиод баахан хулантай газар нэг очижсэн. Эндээс нэг 100 км дахиад хүрчихнэ. Тийшээ явъя даа. 4 жилийн өмнө ирэхэд хаасайг бол хулантай нэг тийм газараас.
За энд нэг инээдтэй болдгийг. Нуур хардаад харна төхөж оцгоо явж ирсэн чи замд нэг мотоциклтай харлаа. Тэгэхээр нэг хуучлаад сайхан намарч ийн өнөөдрээ гэж. Аха энэ нуурыг энэ нуур ямар нэртэй нуур вэ гэсэн чинь. Хаа нуур гэсэн чинь. Энд нуур хардаад байгаа юм чи зэрэглээ гэж. Өдөрж нэг хүмүүс гинэ. Говьд харангат төгөж байгаа хүн ингээд зэрэглээ хард тэрийг хөөж явуулаад байгаа. Тэр үе шиг юм болох гэдэг нь. За тэгээ яг ийш нэг жоохон 100 км 100 гаруй километр л авах байх. Тэгээд дахиад нэг боломжтой газар очиж үзье. За говьд нэг шуурхаараа чанга шүү дээ. Жаа шуурга намтыг хүлээгээд ингэж мөчр дор загийн дор сууж байна. Орн ахтар шуурж байна оо. За түрүүний шуурга бол зүгээр л трейлер нь байсан байна шүү дээ. Одоо бол зүгээр гөвж гинэ. Амар байна. За өдөржингөө явчлаа. Жоох юм болгож идэх юм уу да. Орой болохоор гимшил төрөйдөх юм. Ганц хоноод ирнэ гэсэн юм одоо.
3 дахь онж юм да. За өглөөний мэндэ. За өнөө өглөө нар мандахтаа зэрэгцээд үүрээр бослоо. Хэдэн зураг дарлаа. Нэг ийм цөлд ирж сонсон. Урж инжингээс салхилсан. Өглөөс янзын гой тогтсон байна. Гэхдээ жоохон сэргэн уртсан байх шүү. Өчтөр өдөр нэлээд халууцаад байсан чи. Өнөөдөр бол жоохон хурцсан өмсөхгүй бол дарах шинжтэй. Час улаан ангамл цөл байна да. Сайхан. За. Өнөө өглөө бүр яг байгалийн цагаараа босоод нар мандангууд босоод нилээх ажил амжилсан. Тэр хөдөлсөн газараас 50 км явсан байх шүү. Энд нэг жоохон зогсож амармаар санагдаад. Гайхалтай сайхан газар байна. Час улаан ангамл дэв төгшгөн тал. Эргэн тойрон нуур далаал байгаа юм шиг л харагдав. Энэ цаавтар машинтай юу нэгж байгааг юм шиг байна шүү. Өөс зам олдохгүй. Я тэнгис тавьчихсан. За. Нөгөө зорсон газараа ирлээ. Энд маш гантай энэ зүүн ерөөсө ганцхан бороо орсон гинэ. Сая өнөг юм алтаа. Тэгээ тиймээс нөгөө халиурсан өвстэй байдгаас газар маань ямар ч өвсгөө. Тэгээ энтхийн холонгууд энэ зүүн бүр дайжаад одоо юу ч байхгүй болсон гинэ. Сая замд ганц нэг л холон тааралдлаа. Тэгээд энэ холонгийн зураг мураг авах бол өнгөрсөн. Тэгээд нэг ойрхон байдаг юм цав дээр ирчээд байж нөө. Хэрмэн цаврах бол юм да. Яг энэ хэсэгтэй. Тэгээд ийш нэлээд том. Цав байна. За, морин нэрнүүд бол нэг морин толгоон цав гэж. Тийм нэртэй байна. Их бас хөрх өндөр юм биш үү? Яарсан чи. Аваа өндөр юм шүү дээ. Яа за. Ийм газар ирээд ганц нэг зураг авах гээд үзүүл яадаг юм бол.
газраас ялгарх онцлог энд байгаагүй жоох явдлах л да. За. Орон 7 цагийн баруун захаар явж байна. Ичи зүүн зах руу хүртэл чи өглөө 25 км хүртэлтэй гэсэн шүү. Энэ дондор хат юу ах нэрээ. Таалт. За миний говьор хийж байгаа ил үргэлжлээ л явж байна да. Сайр байхаар сайр өсч явсаар гоод. Ийм газар хэлээ. Яг ийш бол зөөрч ирсэн зам барлаг газар дээр нэрэн чалга. Эрдэнэ тойргийн цав газрынхаа яг тэг дунд нэг юм ганц өндөр хамгийн өндөр нэг юм аваамаа. За. Тэсээ дараагийнхаа газар руу хөтлөе доо. За нэг замдаа гаваад байсан чинь нөгөө зам маань алга болцоо. Өдгөрөөд сүүлдээ одоо ингээд зэрлэг амтны мөр жимэрл явж байна да. А зүгэн зүг юм байна гэдэг. Нэг зам олдох байлгүй дээ. Awesome.
За сайхан намарч гинөө. Сайхан намартай сайн явж байна уу? За л явж байна. Ямар ч надад гэж. Аа? Энэ мөрөнд цоо цоо. Нэгүрэн жилийн гандуу байж. Гандуу. Бүгд ингэж. Энэ 3 жилийн өмнө ихэд янзын гоё өвстэй байсан. Бас холон молон хардаг юм өгсөн чинь байхгүй шүү. Зөндөө. Аа? Зөндөө. Баяр нь 3 жилийн өмнө иржсэн удаа цөөхөн байна. Наад нэг тэл татчих. Ноор даграа. Нуураа. Аа нуур. Ноор дээр. Яг энэ тано нуураа юм. Эцэг саадлын гоо заган дондор явж жоод. Тэгээд тэр нь юу болчихжээ. Энэ мөрөн толгойн цаавыг харчаал тэгээд явж та. Батаа зарч. Аа. Тий. Норгава. Аа. Энэ ноор дээр бол байгаа ба. Эндөө нэг нуураа хардаг. Сайдтай зин баруун урдуур их л олон дээр байдаг. За гараа сайн татгах байхгүй. Хатээ баруун. Тэр гартаа аваа юу дурхгүй юу дэргэж байгаа. Энэ нуурын дээр үү? Түшээс бичгөө. Яа. Юуглэн өөр ийшээ ч нэг юм нэлээ тийм улаан цавтай газар байна. Өөрөлдсөн зал баруун шүү. Тий? Тий. Тэрлүү очичоод тэгээд нааш явж. Энэ цагаан цав гэдэг нэг газрын зүг дээр байгаа гэсэн ямар шүү юм бэ гэж харж байна. Цав гэдэг юм аа шүү дээ. Тий. Өөрөг зоос өгч. Тэр нэг зоол юм да тий. Тэгээд энэ шиг улаан цав гэдэг юм байна. Тийшээ очиж юм аа. Бүрэн цав гэдэг. Өөрөг зоо. А? Бүрэн цав гэдэг. Бүрэн гэдэг юм. Газрын зүг дээр улаан цав гэдэг юм. Энэ хуудын уур. Аа. Бүрэн цав. Ардаа цаас шүү. Тэгвэр бол яг цагаан суврах шиг л доорнуудаа явчих. Тэр өндөр үү? Айгүй. Энэ морин лоос. Аваарч арай. Оролцолтой Баруун тал нараа. Зайн баг. Тэ жижиг гэх тий. Наадуулгаад чинь уран дээр чи доо. Өөрөг ав. Заавал явах бол. Нэг төлсөн жоохон гоцсон байна. Яа за ингэж банка дүүргээд авлаа. Нэгэ тагилдаг гэж тий. Аах шиг оруулчихлаа. Энд багтж болохгүй шүү мөнхаа. За хөдлөе доо. Тэрөнийг тааралцсан нотгийн ахын хэлснээр олон цуглардаг нуур гинэ. Яг энэ дэрхэд бол болон бол алга байна. Ирж явах замд нэг ганцхан улам байсан. Энэ дээрээс ингээл битүү тэмээ үхэр мал адуу болчихлоор одоо гэрлэг амт яаж ч авч хөвдөө. Болонд бол жоо орон зайл үлгэж байна да. Жил нэг жижиг гавтай сумтар. Энэ устаа газар цөөхөн байгаа юм шиг байна. Ямар ч юм ангамлцал тийм нуур байна гэдэг ч бас санаа байна шүү тий.
Яа. Хүрэн цав гэдэг газар явж байна. Хүрэн цавынхаа дундуур л яваад байна. Газрын зураг дээр улаан цав гэсэн байсан. Нутгийнх нь бол хүрэн цав гэдэг юм байна шүү. Ой. Нэг юм жалгаар нь ороод үзвэл яадаг юм бэ гэж доол явж байна. Чирээ. Тэнд хаалга байна. Яа нэг юм газар байна. Яа, хэд ингэ дуусчих юм аа. За энэ удаагийн аялал энд хүрээд өндөрлөж байна. Аяллийн турш хамт байсан та бүхэнд баярлалаа. Миний хийсэн аяллийн тэмдэглэл та бүхэнд таалагдсан бол энэ доор гарч байгаа заавал миний YouTube хөлийг subscribe дарж дагаарай. Ер нь аяллахаа тэмдэглэлүүдээ байнга энэ YouTube хуудасаар дамжуулан та бүхэнд хүргэж байна. Тийм учраас миний оруулж байгаа видеонууд цаг алдалгүй хийгээд хүрвэл давхар энэ хонхныхон тохиргоог нь ийм тохиргоон дээр нь тавьж идэвхжүүлээрэй. За ингээд дараа дахин аяллийн тэмдэглэлээр уулзлаа.
Баяртай надтай.